За өнөөдөр бид програмчлалын ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн нэгэн агуу хувьсгалын тухай ярилцах болно. Энэ бол гүн сургалт хэрхэн дэлхийг өөрчилж байгаа тухай юм а. Хэрв танд муурны зургийг таньдаг програм бич гэвэл та яах вэ? Та магадгүй хоёр чих буруулжин чихтэй бол сахалтай бол энэ бол муур гэх мэт олон зуун дүрм бичих хэрэгтэй болох ба. Гэтэл гүн сургалтын ертөнцид бид програмыг огт өөрөөр бүтээдэг. Бид компьютер дүрм зааж өгөхгүй. Харин түүнд олон мянган муурны зургийг үзүүлээд энэ бол муур гэж хэлнэ. Тэгээ компьютер дүрмийг нь өөрөө олдгоо. Энэ ялгааг илүү сайн ойлгохын тулд эхлээд уламжлалт програмчлалыг харцгаая. Энэ арга барилд хүн өөрөө бүх дүрмийг нь зохиодог. Та эхлээд ямар дүрм байхыг тодорхойлно. Дараа нь түүнийг код болгон бичиж эцэст нь ажилуулдаг. Гэвч энэ аргын гол сул тал нь бодит ертөнц сэтгэхийн нарийн төвөгтэй байдагт оршдог. Бодит амьдрал дээр муур унтаж, үсэрч, эсвэл зүгээр сүүл нь харагдаж байж болно. Энэ бүх тоо томшгүй олон тохиолдлыг урьдчилан харж дүрм болгох нь бараг боломжгүй ажил юм а. Харин гүн сургалт энэ асуудлыг яг л хүүхэд хэрхэн суралцдагтай адилхан шийдэв. Бид дүрм заахын оронд компьютер өөрөө дүрмийг нь олох ажлыг хүсдэг. Бид эхлээд олон сая жишээ болон зөв хариултыг компьютерт үзүүлнэ. Дараа нь тэр таамаг дэвшүүлж бид алдааг нь засаж өгнө. Энэ процессыг олон мянган удаа давтсны эцэст загвар нь дотоод дүрмийг өөртөө бий болгодог. Тэгвэл яагаад энэ хувьсгал яг одоо өрнөж байна вэ? Нэгт асар их өгөөд интернет бидэнд сургалтанд ашиглах хэдэн тэрбум өгөгдлийг бэлдэж өгсөн. Хоёрт тооцоолох хүчин чадал. Ялангуяа NVIDIA-гийн бүтээсэн график картууд буюу GPU нь энэхүү их тооцооллыг хийх боломжийг олгосон. Тэгвэл хизээ алийг нь сонгох вэ? Хэрв таны шийдэх гэж буй асуудлуудын дүрм нь маш тодорхой, математик шиг ойлгомжтой бол жишээ нь татвар тооцоолох програм бол уламжлалт програмчлалын аргыг ашиглаж болно. Харин дүрмүүд нь нарийн төвөгтэй, хүн тодорхойлоход хэцүү, мэдрэмж шаарддаг бол жишээ нь нүүр царай таних, дуу хоолой орчуулах гэх мэт бол гүн сургалтыг ашиглах нь зүйтэй. Эцсийн дүндээ гүн сургалт бол биднийг зөвхөн програмын дүрмийг бичдэг зааварчилгаас харин суралцаж чаддаг дагваруудын багш болгон хувиргасан суур өөрчлөлт юм а. Энэхүү шинэ арга барил нь компьютерийн хараа, эхлэлний боловсруулалт, хувьцааны арилжаа, анагаах ухаан гээд бидний төсөөлж байгаагүй олон салбарт хувьсгал хийсээр байна. Энэхүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Энэхүү технологийн талаар та юу гэж бодож байна вэ? Сэтгэл хэсэг саналаа уулзаарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.